Өнгөрсөн баасан гарагийн улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 90.5% саналаар дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байна. Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ хүүхдэд 20 мянган төгрөгийг зорилттой төсөвт хүрэхээр болж төсвөө батлуулжсэн. Харин 2 сар орчмын дараагаас хүүхэд бүрт 20 мянган төгрөг олохоор болж дээрх хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн нь энэ байна. Гэхдээ 2016 оны төсвийн тодтолцоолыг цогт нь өргөн мэдүүлээгүй нь дээрх тогтоолыг батлаж хуулиад авахгүй гэж үзэх гишүүн цөөнгүй байсан байна. Улсын хурлын эдийн засгийн байнгын хороо сангийн яам санхүүгийн зохицуулахаараа Монгол банк хамтран санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форумыг өнгөрсөн баасан гарагт төрийн ордны их танхим зохион байгуулжээ. Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форумыг нээж улсын хурлын даргын болд хэлсэн үгэндээ улсын хурлын намрын чуулганаар Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар урьд өмнө сонгуулийн жилийн хугацаагаар тухайн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн хэрэгжилтээр улсын хөгжлийн бодлого тодорхойлогддог бодлого доктортой бус байсныг өөрчилж хуулиар тогтоосон зарчим шаардлагын дагуу урт хугацааны доктортой үзэл баримтлалд тулгуурлаж улс орныхоо бодлогыг төлөвлөдөг зарчим шилжиж байна гэдгээ онцолсон байна. Мөнгөний нийлүүлэлт 2015 оны 12 дугаар сарын эцэст 10.1 их найт болж 2014 оныхоос 595.6 тэрбум төгрөгөөр буурсан талаар улсын бүртгэл статистикийн газраас мэдээлжээ. Харин төгрөг болон валютын хадгаламж 2014 оноос 2.9% өссөн байна. Төгрөгийн хадгаламж 5.9 их найт болсон бол валютын хадгаламж 1.9 их найт төгрөгтэй тэнцэх болсон байна. Харин зээлийн үр үлдэгдэл 11.6 их найт болж өмнөх оноос 6.5% буурчээ. Түнчлэн чанаргүй зээл 2015 оны эцэст 824.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 31.8%-аар өссөн байгаа юм. Уул уурхай дагсан гадаадын хөрөнгө оруулалт татарч таатай үзүүлэлт эдийн засагт харагдахгүй бас энэ үед дотоодын үйлдвэрлэгчдүүд байдал эсрэгээр эргэж эхэлжээ. Тухайлбал өнгөрсөн дотоодын үйлдвэрлэгчдийн гүйцэтгэж байгаа ажил нь 6.2 их найт төгрөгт хүрч улсын төсөвтөд дүүцэх хэмжээнд очсон байна. Энэ нь Монгол улсын хувьд уул уурхай дагсан хөрөнгө оруулалт багассан эдэж олон салбар шингэсэн дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж үн жишээ хэмээн өнгөрсөн баасан гарагт болсон дотоодын үйлдвэрлэл борлуулалтыг дэмжих төр үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнөөр аж үйлдвэрийн сайд Эрдэнэт онцлон дурджээ. Энэ ажил төрийн байгууллагууд оролцож салбарынхаа хэрэгцээтэй зүйлсийг дотоодын үйлдвэрлэгчдээс авч эхэлсэн нь ахиц гарахад нөлөөлсөн хэмээн тэрээр онцлсон байна. Ус загварын хүрээлэнгээс энэ сарын 15-наас 17-нд хүрчний ирч хангаж эдэрдэс отхон хүрэн бэлчээрийн хөндөгөр шөндөө 42-оос 47 градус өдөртөө 28-аас 33 градус хүртэл хөдөрхийг анхааруулж байсан. Тэгвэл зарим аймагт цас ихтэйгээс автомашинтай явж исэн иргэд цасанд богдсон байна. 2015 онд нийгмийн халамжийн сангаас 199 мянган хүнд 153 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон талаар үндэсний статистикийн орноос мэдээлсэн. Харин хүний хөгжлийн сангаас 18 хүртэлх насны 1 сая 27 мянган хүүхдэд 225 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөд олгожээ. Энэ нь өмнөх оныхоос нийгмийн халамжийн тэтгэмж авагчид 8.8 мянга буюу 4.2%-аар бүрж олгосон тэтгэврийн хэмжээ 11.2 тэрбум төгрөгөөр өссөн үнэтэй гарсан байна. Төрийн албан агчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт эхэлжээ. Авилгын эсрэг хууль нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын мэдүүлгийн бүрдүүлэлтийг 1-р сарын 1-ээс 2-р сарын 15-ны өдрөөр хүртэл авах юм байна. Энэ жилийн хувьд 40 орчим мянган төрийн албан агч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ шинжилэн мэдүүлэх урьдчилсан тооцоо гарсныг авилгатай тэмцэх газраас мэдээлжээ. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлсэн нөөц хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгээр ерөнхийдөө дасан алтан уугийн зөвлөхөр ажиллаж байсан ганц хүүхд 4.6 жилийн ял сонссон. Үүний дараа давзаалтах шатны шүүх хурлаарч түүний ялыг хэвээр үлдээсэн байдаг. Өмгөөлөгч Баасан Доржийн мэдээснээр ганц хүүхд нар улсын дээр шүүхэд гомдол гаргахаар болжээ. Одоогоор шүүх хурлын төв тодорхой болоогүй байна. Өврангай аймгийн засаг даргын захирамжаар Тус аймгийн цэцэрлэгүүд өнөөдрөөс эхлэн 23-ны хүртэл түр хугацаагаар хаахаар болжээ. Энэ нь хүүтний эрч чангарч анх хүрээний H1N1 вирусын өвчлөл гарсантай холбогдуулан авч уу арга хэмжээ болсон байна. Энэ шийдвэр Тус аймгийн хувийн цэцэрлэгч хамаатай байна. Тус аймагт өнгөрчүүд 7 хоногт анх хүрээний H1N1 вирусээр өвжилсэн эмэгтэй насварсан эмэгтэйгээр болсон уг вирусээр өвжилсэн 6 иргэнийг тус хаалгаж эмчилгээ хийж байгаа юм.